Зайрханган тариатаас шавь маань чатаар холбогдоод асуулт асууж байна. За энийг одоо яаж хөдөлгөөнд оруулах вэ гэдэг энэ шовын функцийн графикийг асууж байна л да. За тэгээд энэтэй холбоотой тайлбарыг би та бүхэнд хэлье. За энэ нөгөө офлайн програм дээр энэ GeoGebra.org гэх сайтн дээр ажиллаж байгаа юм байна. За тэгээд браузерээр орно. За мэдээж энэ Chrome браузер нь зохимжтой шүү. За тэгээд тэн дээр ороод GeoGebra.org сайт руугаа ороод хилээ Монгол болгочихъя. За тэгээд тооцоолуур гэдэг рүү орно. За бүрдэл тооцоолуур болон график тооцоолуур бол аль аль нь зохимжтой. За тэгээд ганцхан шовын функц гэдэг үйлдэл хийх учраас энэ график тооцоолуурыг сонгоод авчия. За тэгээд ерөөсөө А үрждэг нь X нэмдэг нь B гэд параметрт утгатайгаар шовын функцээ бичиж оруулах хэрэгтэй. Тэгэхээр f od x тэнцүү ax нэмдэг нь b гэдэг хэлбэртэй гараад ирнэ. Энд параметрууд маань тус тусдаа үүсчихэж байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо a параметрийг хөтлөе. Тэгэхээр x хувьсгчийн өмнөх коэффициент өнцгийн коэффициент гэж ярьдаг тийм ээ, налалт. За налалт өөрчлөгдөхөд шовын функц маань ямар өөрчлөлт ажиглагдаж гин гэдгийг энэ параметрээр ингээд хийх боломжтой. За нөгөөх нь болохоор сул гишүүний параметр шүү дээ. Сул гишүүн өөрчлөгдөхөд O2 тэнхлийн дагавх параллел цэвэрлэлт хийгднэ гэд ийм юм байдаг шүү дээ. За тэгээ энэ дээр яг нэмээд хэлэхэд яг нөгөө эерэг тэнхлийн дагавх шилжилт хийж байгаа гэдгийг харуулъя гэвэл энэ дээр нэг хөдөлгөөнгүй цэг бэхэлчүүл зохимжтой байдаг л да. За тэгээ одоо нэг хөдөлгөөр А цэг маань яг ингэ нөгөө эерэг тэнхлийн дагавх шилжилт хийж байгаа юм шиг харагдаж байна. Хэрвээ энэ цэг байхгүй болохоор нөгөө хажуу тийшээгээ яваад байгаа хөдөлгөөн юм шиг нөгөө эргэлзээ үүсгдэг штэ. Тэгэхээр саяны цэгээ оруулаад ирэхээр яг эерэг тэнхлийн дагавх шилжилт нь яаж болоод байгаа гэдгийг харах боломжтой болно.